Сайн байцгаана үзэгчдээ. Монгол банк мэдээлжийн нэвтрүүлэг энэ удаад мөнгө угаах болоод терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулинд орсон нэмэлт өөрчлөлтийн тухай бэлтгэлээ. Анх Чикагогийн мафийн толгойлогч Ал Капоне архины худалдан олоод ракетлж олсон мөнгө угаалгын газар ажиллуулж олсон мэт байсан нь илэрхэд сонинд энэ тухай хувцас биш мөнгө угааж байжээ гэж бичснээр мөнгө угаах гэх нэр томьёо гарч иржээ. Энэ мөнгө угаах гэдэг маань бохир аргаар олсон мөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулаад цэвэрлэнэ л гэсэн үг. Манай улсад одоогоор мөнгө угаахтай терроризмыг санхүүжүүлэхтэй холбоотой гэмт хэрэг шүүхээр шийдэгдсэн тохиолдол байхгүй. Практиктэр энэ төрлийн гэмт хэрэг үйл явдал нь томоохон гадаад улсуудын банк санхүү иргэн байгууллага оролцсон тодорхой эрх мэдэл нөлөө өгөх албан шаалтан оролцсон асуудлаас эхлээд гар утасны хулгайн төрлийн гэмт хэргийг зүсийг хуургаж хууль ёсны болгож зарж борлуулах үйлдэл бүх шатанд хавтгаарсантай холбоотойгоор энэ асуудлыг хуулийн хүрээнд тэр хэргийг зохион байгуулж байгаа этгээдийг эцлэн шийдвэрлэх, хянах, хуулийн цээрл үзүүлэх энэ хэрэгцээ шаардлагаас бол уялдаж үүссэн. Мөнгө угаах гэмт хэрэг эрүүгийн хуулиар зохицуулагддаг. Мөн терроризмтай тэмцэх тухай хууль гэж тусдаа бий. Дээр нь мөнгө угаах гэмт хэргийн нэгж тохиолдол шүүхээр шийдэгдэж байгаагүй мөртлөө яагаад бидэндээ мөнгө угаах болоод терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх хуулинд өөрчлөлт оруулах шаардлага гарсан байна. Манай энэ хуулиар бол яг үе олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэхийг санхүүжүүлэхийг энэ хуулиар мөнгө угаахыг санхүүжүүлэхийг энэ хуулиар зохицуулдаг. Нэгсэндээ мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль бол урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд ийм суурилж гарч байгаа хууль. Хууль шинжлэх шаардлагад заавал дурдах ёстой нэгэн шалтгааныг одоо нэрлэе. Энэ нь мөнгө угаах хориг арга хэмжээний хэрэгжилтийг хангах байгууллага буюу ФАТФ-аас манай улсыг саарл жагсаалтад оруулсан явдал. Товчхондоо бол манай улсад мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх эрсдэл бий гэж ФАТФ-аас үзээд байгаа юм а. Өнөөдөр манай улс энэ мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийг баталгаас энэ өмнөх үед Хонконгод манай хуулийн этгээд данс нээж чадхаа болчиход байна шүү дээ. Хонконг улсад манайх данс нээхэд Монголын компани бол ер нь данс нээх нь илүү хяналтан доор илүү шалгалтан доор явагдаа. За ер нь Монгол компаниуд данс нээх магадлал нь бол 90% буурчаад байгаа. Монгол улсын гадаад харилцаанд шууд муугар нөлөөлөл. Энэ нь бол хамгийн түрүүн санхүүгийн урсгалд нөлөөлөх болно. Гадаадын арилжааны банкуд манай харилцагчтай аж ахуйн нэгжүүдтэй ямар нэгэн харилцаанд орохыг татгалзах болно. Энэ юунтэй холбоотой вэ гэхээр ФАТФ-ийн зөвлөмжийг мөрдөөгүй улсан мөнгө угаах гэмт хэргийг терроризмыг санхүүжүүлэх гэмт хэргийг үе олноор өнөөс дэвсгийг санхүүжүүлэх энэ гэмт хэрэгүүдийг албан бус шугамаараа дэмжиж гэн гэсэн тийм ойлголт өгөх байхгүй юу? Хуулийн гол зорилго нь Монголд мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн байна. Гэхдээ яаж гэдэг асуултад ингэж хариуллаа. Жишээ нь энэ хуулийн дээр бол 4.1 дээр Монгол банкны санхүүгийн мэдээллийн албанд 20 сая төгрөгөөс дээш гүйлгээ хийсэн тохиолдолд мэдүүлэх үүрэгтэй этгээдүүдийг тодорхойлж өгсөн. Жишээ нь банк санхүүгийн байгууллага, хадгалан зээлийн оршоо, хөрөнгө оруулалтын компаниуд мөн натрат ч гэдэг юм уу энэ байгууллагууд энэ субъектүүдийг яг мэдээлэх үүрэгтэй этгээдүүд гэдэгт оруулж өгсөн. Тэгэхээр эдгээр этгээдүүд бол 20 сая төгрөгөөс жишээ нь дээш гүйлгээ хийгдсэн тохиолдолд бол энийг Монгол банкны санхүүгийн мэдээллийн албанд мэдүүлэх үүрэгтэй. Ингээд мэдүүлээд санхүүгийн мэдээллийн албан дээр ямар нэгэн с ิจ гтэй байдал илэрх юм бол түүнийг шалгаж нягтлаад мэдээлэл цуглуулад тэгээд үүнийг хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлдэг. Энэ өөрчлөлтүүд яг хэнд хэрэгтэй юм бэ гэх юм бол хамгийн түрүүн мэдээж монголчуудад хэрэгтэй. Би энгийн бизнес эхлэгч энгийн харилцагч өөрөөр яг хуулийнхаа дагуу татвараа төлөөд хуульд заасан бүх юмаа шаардлагыг биелүүлээд үүргээ биелүүлээд явж байгаа хүмүүст бол энэ ямар нэгэн дарамт үзүүлэхгүй. Айгаад ах юм байхгүй Энэ хуулийн гол нь энэ чинь урьдчилан сэргийлэх хууль шүү дээ. Гол зорилго нь тийм.
барих цагдах биш. Энэ бол зөвхөн урьдчилан сэргийлэхтэй холбоотой хууль байхгүй юу? Монгол улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх сайн тогтолцоо, сайтар бэхжсэн санхүүгийн мэдээллийн албатай байснаар санхүүгийн системд учрах хууль эрх зүй, нэр хүндийн эрсдлээс сэргийлж чадна. Иймээс хуулиндаа Монгол банкны дэргэдэх санхүүгийн мэдээллийн албыг чадваржуулах тухай агуулга багтааж батллаа. Үндэсний зөвлөлийг байгуулж, хууль зүйн дотоод хэргийн сайд тулгуурлана. Энэ зөвлөлийг Монгол банкны ерөнхийлөгч даргыг нь томилдог байсан бол одоо ерөнхий сайдын дэргэд байгуулахаар боллоо. Ял шийтгүүлсэн байх албагүй. Энэ хэрэгжилтийг хууль эрх зүйн орчноос сайжруулах, үндэсний аюулгүй байдлын зөвлөл дээр ярилцаж байгаа, үндэсний зөвлөл байгуулж байгаа, манай санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн хүрээнд хүртэл ажиллаж байгаа. Энэ бүх ажиллагааны гол зорилго нь хүнийг шийтгэхтэй биш, бид нар энэ тогтолцоог бие болгож мөнгө угаах, терроризмыг дэмжих, тэр санхүүжүүлэх асуудлаас урьдчилан сэргийлэх тэр нөхцөлийг бүрдүүлэх нь бидний хамгийн гол зорилго. Тэгэхээр олон улсын байгууллага яаж хардггүй гэхэлэр хурж ирээд одоо энэ хуулиндаа шигтгэж өгсөн энэ хуулийн заалтуудыг нь бол харж үзэн, судалж үзэн. Тэгээд олон улсын стандарт шаардлагад нийцэж гинэ гэдгийг нь хараад болж гин гэж үзвэл саарл жагсаалтнаасаа гаргачна л гэсэн үг л дээ. Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аянд зориулв. Мэдээллийн аюулгүй байдлын хамгаалалт. Арилжааны банкуд нь харилцагч бүрийнхээ мэдээллийг найдвартай, нууцлалтайгаар хадгалж, гадны ямар нэгэн халдлагад өртөхгүй байх нөхцөлийг хангаж ажилладаг. Жишээ нь харилцагч таны данснаас халдлагын чанартай гүйлгээ хийгдэг тохиолдолд банкуд өөрсдийн албан ёсны утас, имэйл зэрэг найдвартай сувгаар тантай холбогдож, тухайн гүйлгээг баталгаажуулах, анхааруулах, заавар зөвлөгөө өгөх зэргээр таныг эрсдлээс хамгаалдаг. Гэсэн хэдий ч харилцагчийн өөрийн санамсаргүй алдаанаас шалтгаалan мэдээлэл алдах тохиолдлууд гардаг гэдгийг та мэдэх үү? Дэлхийд дээрх цахим орчинд хакеруудын халдлагаас хамгаалагдаагүй нийт 6 тэрбум имэйл хаяг, 2 тэрбум ухаалаг утас, 1 тэрбум Gmail хаяг, 1.8 тэрбум Facebook хаяг, 300 сая Twitter хаяг байдаг. Секундэд 7350 жиргээ, 2.5 сая имэйл, 1.5 тэрбум гигабайт дата хэрэглээгээр дамжуулан харилцагчдын хувийн мэдээлэл алдагдж байдаг юм. Иймд харилцагч та өөрийн мэдээллийг дараах байдлаар хамгаалахыг бид зөвлөж байна. Цахим орчинд буюу интернетэд өөрийн хувийн мэдээллийг аль болох оруулахгүй байх. Зөвхөн эксруулжин тодорхой хамгаалалттай үед л мэдээллийн оруулах. Нууцлал өндөртэй нууц үг ашиглах. Нууц үгэн зохиохдоо том үсэг, жижиг үсэг, тоо тэмдэгтийг бүгдийг ашигласан байх. Сошиал сувгаар дамжуулж бусад вебсайт аппликейшнд бүртгүүлэхээс айлуулах татгалзах. Ямар нэгэн холбоосод дарж нэвтрэхийн өмнө үнэн бодиттой аюулгүй найдвартай байдлыг тунгаан бодох, баталгаажуулах. Олон нийтийн Wi-Fi ашиглахдаа хамгаалагдсан эсхийг заавал баталгаажуулах. Зөвхөн нэг имэйл хаяг нэвтрэх нэр болон мэдээлэл ашиглаж өөрийн Facebook цахим хуудас нэвтрэхээс зайлсхийх. Сошиал хуудас постуудад лайк дарах нь таны үйлдэлийг урьдчилан тооцоолох боломж олгож байдгийг санаж болгоомжлох. Сошиал сувгаар банкны мэдээлэл нийтэд ил тод нийтлэхгүй байх. Дансны дугаар, банкны нэр, нууц үг гэх мэт. ATM, цахим банк, мобайл банк ашиглахдаа нууц үг буюу пин кодоо алдахаас урьдчилан сэргийлэх, мэдээллийг алдах боломж гаргахгүй байх. Нууц үгээ тодорхой давтамжтайгаар солих, нэг ижил нууц үгийг бүх төрлийн хэрэгсэлдээ ашиглахгүй байх. Хамгийн чухал нь харилцагч та өөрийн эрсдэлд орохоос тогтмол хамгаалаарай. Санхүүгийн хэрэглэгчийг хамгаалах аян. Мөнгө угаах болоод терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг дагалдаж 10 хуулинд өөрчлөлт оруулах ёстой болж байна. Тухайлах юм бол эрүүгийн, зөрчлийн, натраатын, хуульчийн эрх зүйн байдлын, терроризмтай тэмцэх тухай гэх мэт хуулиудыг энд нэрлэж болох юм. Хуулийн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр үйлчлэх хугацаа эх 7 дугаар сарын 1-ний өдөр учраас дагалдах журмуудыг ч баталсан байх болно.